Эзний ивэл дөрнө. Улаан тэнгисээс цааш аудио үйлчиллийн ээлжид шинэхэн дугаар эхэлж байна. Та бид хамтдаа өмнөх дугаарт хэн бидний дайсантайгаа хэрхэн тэмцэлдэж ялалт байгуулах тухай ярилцсан. Бодоод ийсэн чинь дайсантайгаа тэмцэлдэж ялалт байгуулах тухай төдийл нухацтай ярьж чадаагүй, харин гагцгүй бурхан дөргөх залбирал болгоод дуусгасан учраас энэ тухай өнөөдрийнхөө дугаарт дахиад нэг жаахан хүндэж хамтдаа ярилцвал зүгээр юм болов уу гэж бодлоо. Тэгэхээр дайн дажингүй инхийн энэ цагт дайсан гэж бидний өөрсдийн бодлогогүй үг хэл, болчмгүй зан авир, хор хөнөөлн дийлдэшгүй тэр гутранга бодол санаа, зүрх сэтгэлийн хандлагаа л бид атаад дайснаа гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг бурхан дүргэж түүний загалмайн өмнө тавьж, суллаж, энэ дайсныг л надаас та хол байлгаж өгөөч гэсэн залбирлаар бид өмнөх дугаараа өндөрлсөн. Тэгэхээр яг одоо товчхон энэ залбирлаар өнөөдрийн дугаараа эхлүүлцгээе. Энэ бол Улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Бидэнд шинэ өдрийг өгдөг бурхан эзэн минь. Таньда бидэнд байгаа ирээдүйн өдөр хоногуд он цагийнхаа төлөө талархал өргөн залбирч байна. Буй бүхий л өдөр хоногудаа ивэл гэж тооцож, талархаж, шинээс шинд суралцсан хөгжиж, төлөвшөж хүмүүжгэд минь их эзэн минь та үгээрээ биднийг урамшуулж, ятгаж, барьж байгуулж өгөөч гэж бид гуйж байна. Бид таньда энэ цагийг ирэх цаг мөч бүхнийг үргэж, эзэн Есүсийн нэрээр талархал өргөн залбирч байна. Амен. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. Тэгэхээр би өмнө нь бурхан яагаад Давид хааныг миний зүрх сэтгэлийн дагуу хүн гэж хэлсэн юм болов? Гэхдээ Давид хаан чинь ямар байсан, яасан болохоор бурханаас ийм яруу төгөлдөр магтаалыг авдаг байна гэж бодож гайхдаг байсан юм. Магадгүй би Давид хааны үйлдэлсэн алдаа мадаг дээр л дөрөөлж, үгүй Давид хаан чинь ингэсэн шүү дээ. Тэгсэн гэвэзтэй гэдэл хитрхи нэг талаас хараад исэн баг. Гэхдээ улаан тэнгисээс цааш үйлчлэл дээрх шиг ингэж тууштай туйлбартайгаар дуулал номыг тогтож, уншиж, бодлуулж байгаагүй юм байна л та. Тэгээд энэ үйлчлэлийнхаа ачаар цуврал уншлагуудаараа дамжуулаад Давид хааны зүрхний хандлага, сэтгэлийнхэн тэр углуургын мөн чанарыг ухаж мэдэх тусам бурхан үнэхээр зөв хэлжээ. Давид хаан үнэхээр л бурханыхтай адилхан зүрх сэтгэлтэй байж гэдгийг бүр мэддэг тусмаа түүнийг шиг зүрх сэтгэлтэй байх юмсан гэж бодож хүсэмжлэх болж байна. Улаан тэнгисээс цааш маань үнэхээр талархууштай үйлчлэл байгааз баярлалаа бурхан минь. Энэ үйлчлэлийн багийн хүнийг болгоны төлөө би танд талархаж байна. Бурхан, таны хүмүүст хүргэх боломж бололцоог бий болгосон тэдгээр хүмүүсийн төлөө ч гэсэн талархаж байна. Та тэдний гарын үйлс бүхнийг үлдсэйтэй байлгаж өгөөрэй. Тэгэхээр энд зөвхөн уншиж хүргэж байгаа миний бие эсвэл уран бүтээлийн баг бүрэлдэхүүний тухай яриад байгаа юм биш. Бидний цаана маш олон хүний хүч хөдөлмөр, хөлс, мөнгө, залбирал, ерөөл хамтдаа шингэж, багтаж тэгээд бид бүгдийн хүчин чармаал дээр энэ үйлчлэл өнөөдөр таны сонорт хүрч байгаа юм баггүй юу? Энэ үйлчлэлийн ард байгаа хүн болгоны төлөө талархаж байна. Энэ үйлчлэлийг сонсож танаас ивэл авч байгаа хүн болгоны төлөө би талархал өргөн залбирч байна. Тэгэхээр хамтдаа ийм нэгэн талархсан сэтгэлээр дуулал нам руугаа орцгоё. Түүний үгээр урамшин босож, тижээгдэж, тэнхрэх цаг бол яг одоо шүү. Дуулал 62 дугаар бүлэг. Сэтгэл минь бурхныг л чимээгүйхэн хүлээн. Аврал минь түүнээс юм. Ганцхан тэр л миний хад, миний аврал, миний бат цайз. Тиймээс би тэгтлээ их ганхахгүй. Нурж буй хан, ганхаж буй хашаа мэт хүнийг алах гэж та нар бүгдээрээ хэдий болтол довтлох вэ? Тэд түүнийг өндрөөс сунгахаар хувилдав. Тэд худал хуурамгийг таашааж. Тэд амаараа өрөөх боловч дотроо харааж байна. Сэтгэл минь бурхныг л хүлээ.
Учир нь найдвар минь түүнээс юм. Зөвхөн тэр л миний хад, миний аврал, миний бат цайз. Би ганхахгүй. Бурханд миний аврал ба алдар, Бурханд миний хүч чадлын хад, хорогдох газар минь байдаг. Хизээд түүнд итэг хүмүүсээ түүний өмнө зүрхээ уудал. Бурхан бидний хорогдох газар юм. Дооцс гэдэг ердөөл амьсгал, дээдс гэдэг хоосон худал. Дэнсэн дээр тавих аваас тэд нийлээд амьсгал төдий. Сүрдүүлж авах явдалд бүү найд. Тонож авах явдалд ч дими бүү дулдуйд. Чадал чинээ өсөж нэмэгдвэл зүрхээ тэрэнд бүү тогтоо. Хүч чадал Бурханых гэдгийг Бурхан нэг удаа айлтсан. Би 2 удаа сонссон. Эзэн хайр инэрлж таних. Учир нь та хүн бүрд үйлсийнхэн дагуу хариулдаг. Дуулал 63 дугаар бүлэг. Бурхан, та миний Бурхан. Би таныг эртлэн хайх болно. Усгүй хуурай ангамл газарт сэтгэл минь танаар цангаж, бие махбод минь таныг хүсэн тэмүүлж байна. Таныг би ариун газарт хайсан. Таны хүч, таны алдрыг харсан. Учир нь хайр инрэл тань сайн, ам амьдралаас илүү. Уруул минь таныг магтана. Ийхүү би амьддаа таныг магтана. Таны нэрээр би гараа өргөх болно. Чүмэг өөхөнд юм шиг сэтгэл минь цатгалан бөгөөд ам минь баясгалан туруулаар магтаалуудыг өргөнө. Шүнжин таны тухай тунгаан бодохдоо орондоо таныг би дурсан санана. Учир нь та миний тусламж бөгөөд таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулна. Сэтгэл минь танаас зуурчээ. Таны баруун мотор намайг түшиж байна. Харин амийг минь устгахаар хайгчид газрын гүн рүү орхуулна. Тэд элдэнд тушаагдана. Тэд цөөвөр чоннуудын хоол болно. Харин Бурхны дотор хаан баясна. Түүгээр тангараглагчид бүгд магтагдана. Худал яригчийн ам таглагдана. Дуулал 64-р бүлэг. Бурхан, гомдлын минь дууг сонсооч. Дайсны аимшигаас амийг минь хамгаалаач. Намайг муу хүмүүсийн нууц чуулал, ёс бус үйлдэгчдийн үүмэн шууганаас нуугаач. Хил амаа тэд илд мэт ирэлсэн нь, хорон үгсээ тэд сум мэт онилсан нь, өөлөх өвгүйг далтхан газраас харвахын тулд юм. Тэд түүнийг гинтхэн харваад эмээгчгүй. Тэд ёрын зүйлдээ биеэ өгшүүлэн, нууцаар өрх тавих тухай ярилцсан. Тэд хин тэднийг харах юмбэ гэцгэн. Гүйцэд боловсруулсан хувилдааныг бид дуусгалаа гэж хэлэн муу хэргийг сэднэ. Учир нь хүний доторх бодол зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ. Харин Бурхан тэднийг сумаар харван гинт шархтуулна. Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ. Өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг болно. Тэднийг харагчид бүгд толгойс ихсэрнэ. Тэгээд бүх хүн имэж Бурхны ажлыг тунхаглан үйлсийг нь тунгаан бодох болно. Зөвхт хүн эзний дотор баярлаж түүний дотор хорогдно. Зүрх шудрах бүхэн бахархан багтана. Дуулал 65 дугаар бүлэг. Бурхан, таны өмнө анир чимээгүй байдал, Сион дах магтаал байх болно. Танд ам өчгийгч биелүүлнэ. Та залбирлыг сонсдог, танд бүх махбод очдог. Хилэнц нүгэл намайг дийлэхэд гимт үйлдлийг маань та уучлсан. Хашаандаа суулгахаар таны сонгож ойртуулсан хүн ерөөлтөө. Бидний авралын Бурхан, газар дэлхийн бүх хязгаар, алс холын, далайн найдлага болох та айдас төрүүлмээр үлсэд зөвхт байдалд бидэнд хариулна. Та бэр тэнхээгээрээ уулсыг цогцлуулж эрх чадлыг бүслэнэ. Та далайн түрхрээ, давлгаануудын түрхрээг, хүмүүсийн өөмэнийг ч намдаадаг. Хязгаарт оршин суугчид таны тэмдгүүдээс айн зогсдог. Та өөрийн туяа ба үчийн бүрийг баясган хашхруулдаг. Та газар дэлхий дайлчилж усалдаг. Та газрыг ихэд баяжуулдаг. Бурхны урсгал усаар дүүрэн тул та газрыг ийхүү зэхдэг. Үр тариаг бэлтгэдэг.
та түүний шанг арвинаар услан нурууг нь тэгшилж, та зүсэр бороогоор түүнийг дэвтэн ургахыг нь чирөөн. Та ээлтэй жилдээ титэм өмсгөн, таны мөрөөр тос туслана. Хээр талын бэлчээрүүд ч тос туслуулж, толгод баяр баясгалангаар хучигддаг. Нугыг хонин сүрэг нүмерч, хүндийнүүд үр тариагаар хучигджээ. Баясгалантайгаар хашгиран тэд дуулалдана. Амен. Бидний өнөөдөр уншиж сонссон дуулууд бол итгэлийн залбирал, Бурхны оршихуйн баталгаа, хамгаалтын залбирал, бас газар дэлхийн төлөөх талархлын дуулал магтуу байлаа. Хүний амьдралд нэг тийм сонирхолтой цаг үе гэж байх юм аа. Хүн хичнээн өөрийн дуртай ажлаа хийж, хоббигоо хөгжүүлж, эсвэл эд хөрөнгөтэй үр хүүхэд нь эрүүл чирэг, эрдэм, номтой, баян, магадгүй хангалуун сайхан амьдарч яваач гэсэн сэтгэл нь нэг тийм дүүрдэггүй. Илтэд дүүрэн биш байгаа гэдгийг мэдрээд байх тийм үе. Миний хувьд алдаа оноо амжилт гавьяагаа бодож үзэж, талархаж, өөрт байгаагаа хичнээн өөдрөг сайхнаар бодож хандаж байгаа ч гэсэн хаяадаа нэг л тийм сэтгэл минь затгалан биш шиг мэдрэмж авдаг. Юунд ч баярлсан нэг л тийм дутуу байгаа юм шиг. Тэгээ миний дэргэд үлдээсэ гэж хүссэн хүмүүс цөм дэргэд минь байгаа ч гэсэн нэг тийм хоосон, хангалтгүй байх мэдрэмжийг сүүлийн үед анзаараад байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн уншсан дуулал номын 63 дахь бүлэг дээр яг энэ тухай Давид онцолж юу гэж вэ гэдгийг би танд уншиж өгье. Чүмэг өөхөнд юм шиг сэтгэл минь цатгалан бөгөөд ам минь баясгаланд уруулаар магтаалуудыг өргөнө. Шүнжин таны тухай тунгаан бодохдоо орондоо таныг би дурсан санана. Учир нь та миний тусламж бөгөөд таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулна. Сэтгэл минь танаас зурчээ. Таны баруун мутар намайг түшиж байна. Энэ хэсгийг уншиж байхдаа би бурханд тийм ээ эзэн минь, сэтгэл минь яг л өөх эзэн шиг цатгалан болж ам минь баясгаланд уруулаар магтаалуудыг өргөхийг хүсэж байна. Таны жигүүрийн дор байхдаа сэтгэл минь цатгалан хангалуун болж би баясгалантайгаар дуулах юм байна. Сэтгэлээрээ танаас зуурмаар байна бурхан минь гэж өчөж залбирангаа дууллаа сонслоо. Тэгэхээр эцсийн эцэст бурхан баруун мутраараа намайг түшиж байгаа. Амен. Тийм ээ, тэр зөв баруун мутраараа таныг ч гэсэн түшиж байгаа. Давид бурхны тэрхүү итгэмжид баруун мутар өөрийг нь түшиж тулж байгааг мэдэрдэг байсан учраас хизээд түүнд итдэг хүмүүсээ түүний өмнө зүрхэн удал бурхан бидний хорогдох газар юм а гэж дуулал номын 62 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээр хэлсэн байна. Тэгэхээр энэ ишлэлийн биелэл болгож Давидаас ч өмнө аж төрж байсан нэгэн игэл даруухан эмэгтэй гэрчлэлийг түүх болгож тантай хуваалцъя. Түүний нэрийг Ханна гэдэг. Эр нөхөртэй хэдий ч золгүй нэгэн гэж өөрийгөө тооцдог эмэгтэй байсан. Мөнхтэй төвөрхтэй байсан ч гэсэн түүнийг асар ихээр шаналгадаг нэг зовлон зүдгүүр түүнд байсан нь хинч түүнийг ээжээ гэж дууддагтай холбоотой. 1-р Самуэль номд ингэж бичсэн байна. Ихэд шаналсан Хана эзэн залбиран гашуунаар уйлж байв. Тэр ам өчиг өгөн төг төмдийн эзэн минь, хэрв та шивгчнийхээ зовлон зүдгүүрийг үзээд намайг санаж, шивгчнээ үл мартан, шивгчэндээ хөвгүүнийг өгвөл би түүнийг насан туршид нь эзэнд өгөх бөгөөд түүний толгойд тонгорохч хүргэхгүй гэв. Хана эзний өмнө удаан залбирч байхад Эли түүний амийг ажиглан харж байв. Хана дотроо ярьж байсан тул зөвхөн уруулан хөдөлж, харин дуу нь сонсогдохгүй байлаа. Тэгэхэд Эли түүнийг согтуу байна гэж боджээ. Эли түүнд хэдий болтол чи согтуу байх юм, дарснаас нь сал гэв. Гэвч Хана хариуд нь үгүй эзэнтэн минь, би цөхөрсөн нэгэн эмэгтэй байна. Би дарсч сархад ч уугаагүй, харин эзний өмнө сэтгэлэн уудалж байна. Шивгчнээ үл бүтэх эмэгтэй гэж бүү үзэгтэн зовлон шаналл гашуудлаасаа болоод ийм удаан ярьлаа гэв. Тэгэхэд Эли амар тайван явагтун Израилийн бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болно гэв. Амен. Заримдаа Хана шиг дотроо асар ихээр шаналж зүрхэн шимширч шархирдаг учраас ган хийх ганц ч дуу аваа гаргахгүйгээр зөвхөн нулимс зөвхөн уруул хөдөлгөх төдий залбирал гэж байдаг. Ямар ч хүн хайртай халамжтай нөхөр байлаа ч гэсэн
сүмийн нэр хүндтэй тахилж удирдахч байлаа ч гэсэн ялгаагүй. Хэн нэгний туулж яваа зовлон зүдгүүрийг ойлгож, тайлбарлуулж, тайвшруулж чадахгүй нөхцөл байдал гэж энэ хорвоо дэлхий дээр байх юм аавс. Ийм нөхцөл байдал Бурхны өмнө уудлагдж, илчлэгдэж, асхагдж байж л зүрх сэтгэл нь угаагдж тайтгардаг. Бурхан ганцхан таны юу туулж яваа мэднэ. Тийм ээ, ганцхан тэр л мэднэ. Тэр л хамгийн сайн мэднэ. Тийм болохоор та л түүний өмнө зүрхээ удалж сэтгэлээ ил гаргах хэрэгтэй. Удаан хүлээлт, горин найдлага, тасран унж, тэгээд амьдралын минь ганцхан учир утга, учир шалтгаан гэж бодож байсан тэр болгон чинь итгэж ирсэн ямарваа нэгэн зүйлтэй оргүй хоосон болж замхарч болно. Энэ үед хаанаа шиг залбирч гашуунаар уйлж болно шүү. Бурхан хардаг. Бас Бурхан сонсдог. Бурхан нулимсийгтэй нарчна. Тэр заавал хариулна. Хаана яг 1 жилийн дараа гуйсныхаа хариуд хүүхэдтэй болсон. Бүр түүнээс ч наад тэр Шилохоос хараад гэртээ очиод төд удалгүй биед нь гарах өөрчлөлтөө анзаараад Бурхан түүнд гарцаагүй хариулсныг нь мэдсэн штэ. Бурхан хаанагийн залбирлаар дамжуулан зовлон зүдгүүрийг нь эцэлсэн. Эцэст нь тэр хитгэн сарын дотор гэхэд хаана залбирлынхаа хариулт болох өдөр өдрөөр томрох гидсэн гэлээд тэгээд эцэст нь ингэртэй тэр залбирлынхаа хариултыг тэрвэрсэн. Бурхан ийм л итгэмжтэй штэ. Миний хорогдох газар Есүс, явах замд минь хүчит шуурга хуйлран ирсэн ч миний хорогдох газар Есүс. Тийм ээ, би танд өмнө нь ч хэлжсэн. Есүс Христэд итгээд шууд л өвчнчин илааршиж эсвэл дааж давшгүй их мөнгөний үр ширчин гинтхэн л агаарт замхарч. Дансны карт чинь хаа тааралдсан поз машин ATM-ээр уншуулаад зуруулаад явсан ч дуусашгүй их мөнгөтэй болно гэж бараг л байхгүй. Магадгүй Есүст итгэсэн ч гэсэн өртөө хിവэрэ, өвчин хуучтай чигээрээ байж болно. Сэтгэлийн шаналн чинь сорвтойгоо эсвэл шинхэн шарах чинь би Есүс Христэд итгэхээр шийдсэн гэж хэлэх тэр агшинд ч шүүсэн гоочсон хിവэрэ байж болно. Гагцгүй тэр зовлонд сэтгэлээл Бурханд уудалж байж бид итгэрч, бид илааршиж тэгээд явах замд маань хичнээн догшин хүчит шуурга хуйларсан ч гэсэн эргэж буцалтгүй байх тэр итгэлийг хорогдох газраасаа л олж авдаг юм. Тийм болохоор Есүст итгэвэл баяжна. Ийм тийм болно гэсэн хий төөрөгдөл бүхий сайн мэдээ гэгдэх тэр худал хуурмагт битгий итгээрэй. Харин бид Есүс Христэд итгэснээр энэ амьдралын хэн бүхэнд тохиолдож таардаг тэрхүү амьдралын салхи шуурга, хүчит давлгаанд зүгээ алдаж, хүнээ байхгүй тулд найдвартай бат хорогдох газрыг бараадаж, нүмерлэж явдгаараа л бусдаас ялгаатай. Энэ маань эцэстээ төсөөлшгүй их ашиг олж болно гэдэгт итгэдэг. Энэ амьдралыг хатуу ширүүнгээд үхтлээ махиж гав ганцаархнаа туулж яваа. Тэгээд эцсийн эцэд хүчин мөхсдөөд хүний хийдгүү хийж яваа хин нэгнийг харчил байсан баг. Бас хүнээ байгаад араатан шиг аяглах хүнийг ч бүр бид энэ дэлхийн өндөрлөг давтсан дээрээс олж харцгаадаг. Тэд зөвхөн нүдэнд л үзэгдэж гартал баригдах ол зашгийг ол зашгаа гэж тооцож, улс төр хийж, увайгүй, хуншгүй зан үйлдэл гаргаж явдаг. Тим хүмүүсийг ихэнх маань өрөвдөхийн оронд жигшин зэвүүцдэг. Гэхдээ үнэндээ тэд өрөвдөлтэй штэ. Хүний ухаанд найдаж, хүний бяранд итгээд л. Гэтэл хүний ухаан гэдэг хязгаартай. Хүч болвоос бүрч хэмжээтэй. Үүнийг ч ухаарахгүй, бүр үүнийг ч харах боломжгүй, чадамжгүй гэхээр өрөвдөлтэй байгаа үсттэй. Эцэст нь Давид хаан дуулал номын 62 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлд ингэж хэлсэн. Эзэн хайр инэрлж таних. Учир нь та хүн бүрт үйлсийнхэн дагуу үйлддэг гэж хэлсэн. Тийм ээ. Бурхан гарцаа байхгүй хүн бүрт үйлснийхэн дагуу хариулна. Хаана гашуунаар уйлан залбирсан учраас хариуд нь баярын нулимс туслуулан үрийн зулаа өнөрлсөн. Давид ч гэсэн Бурханд л итгэсэн учраас Бурхан нь түүнийг буртаглаж ичхүр болгоогүй. Харин хаан ширээгийн мөнхийн ширээ болгосон штэ. Давидын удмаас аврагч Есүс хүний биеийг олж мэндэлсэн. Бид ч гэсэн Бурхандаа л түшиглэж, түүгээр сэтгэлээ дүүргэж, цатгаж, хангалуун тэнхлүүн болцоож аваад
Бидний энэ үеийн хүртэл дамжин ирсэн энэ гэрчлэл түүхийг цааш нь үр удамдаа дамжуулан үлдээж буйхаалах учиртай ийм л үйлчлэлтэй хүмүүс. Энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Хамтдаа залбирцгаая. Газар дэлхийд айлчилж, усалж, газрыг ихэд баяжуулдаг Бурхан минь. Бид таньгаан өөрсдийнхөө эмтэрч шархалсан зүрх сэтгэлд эвдэрч мөрийсэн ахуй амьдралдаа урин залж байна. Бурханы урсгал усаар дүүрэн тул та газрыг инхүү зэгтэг үр тариаг бэлтгэдэг. Та түүний шанг аривнаар услан нуруугийн тэгшилж, та зүсэр борооноор түүнийг твтэн ургахыг нь юрөөнө. Та ээлтэй жилдээ титэм өмсгөн. Таны мөрөөр тос тусланаа. Хээр талын бэлчээрүүд ч тос туслуулж, толгод баяр баясгалангаар хучигддаг. Нугыг хонин сүрэг нөмөрч, хүндийнүүд үр тариагаар хучигджээ. Баясгалантайгаар хашгиран тэд дуулалднаа гэж таны үгэнд хэлэгдсэн эдгээр ерөөлүүдийг, эдгээр ишлийн биелэл болгоныг миний амьдрал дээр утга төгөлдөр байлгаж өгөөч гэж бид гон залбирч байна. Их эзэн, таньдаа бид амьдралаа, ажил үйлсээ, ахуй байдлаан өргөж, бидний хорогдох газар байдагт таньдаа талархаж, бидний эзэн Иесус Христийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.